Энэ өдрүүдэд манай аймагт аймгийн музей, Сүхбаатар аймгийн Угсаатны зүүн музейн хамтарсан Жаахан шаргын нутгаас сэдэвт уран хийц уралдаар гайхагдсан шилдэг үзмэрийн үзэсгэлэн болж байна. Уг шилдэг үзмэрийн үзэсгэлэнг аймгийн музей, Сүхбаатар аймгийн Угсаатны зүүн музейтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр энэхүү Жаахан шаргын нутгаас шилдэг үзмэрийн нээлтийн үйл ажиллагаа аймгийн музейд боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн цэг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дашням нийгмийн хөгжлийг хэлцээнд дарга жаргал нар оролцож хүндэтгэлийн дууц хаажилснаар үзэсгэлэнгийн нээлт хийсэн юм. За Сүхбаатар аймаг бол эртдээ үеэс уран даргач хуудасаараа алдартай Сүхбаатар төдийгүй Монгол улсад алдартай ийм даргацуултай газар. За Сүхбаатар аймгийн музейн энэ бүтээлүүд бол улсын дэс хэмжээгээр 100 гаруй музейгээс хайргийн тав багтдаг. Ийм их уран бүтээл, шилдэг уран бүтээлтэй газар. Энэ музейхаа бүтээлүүдийг дорнчуудаа Дорн таймгаа олгосны 80 жилийн ажлын хүрээнд авчирч бид үзүүлж байна. Дорнод аймгийн музей анх 1950 онд 120 гаруй үзмэртэй орон нутгийн судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж байсан бол улмаар 1999 оноос аймгийн музей болон өргөжөж 4000 гаруй уран хийцээр гайхуулсан хосгүй үнэт үзмрүүдээр жилд 5000 гаруй үзэгчдэд үйлчилдэг байна. Аймгийн музейн Түүх Угсаатны зүй, уран зургийн галерей, байгалийн музей, Жокийн музей гэсэн 4 хэсэгт төрөлжүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Инхүү Сүхбаатар аймгийн Жаахан шаргын нутгаас шилдэг үзмэрийн хамтарсан үзэсгэлэнг Наран ургах зүгийн Дорнод аймагт зохион байгуулж байгаа нь энэ юм аа. Манай үзэсгэлэн бол үндсэндээ бол тийм тансаг үзэсгэлэн гэж хэлэхэд бараг болно. Яагаад гэвэл дарингийн урлал бол би түрүүн хэллээ зөвхөн Монголд биш дэлхийд танстай юм урлага гэж. Тэгээ одоо ингээд та бүхэн манай үзэсгэлэн гэж сонирхоорой. Тэгээ одоо ер нь бас нэг сайхан юм үзсэн хүний нүд баясаж сэтгэл сэрхэнэ гэж ярьдаг. Та бүхэн бас нүдэн баясгаж сэтгэлээ хариуцгаж манай үзэсгэлэнд оролцоорой гэж урьж байна. Сүхбаатар аймгийн эртдээр үеэс уран даргачуулын бүтээсэн уран хийц гайхамшигаар дүүрэн өн эртний түүхт нутаг юм. Тус аймгийн Угсаатны зүүн музей нь даргангийн мөнгөн урлал бүхий хосгүй сайхан өвөрмөц дахин давтагдашгүй уран хийц бүхий 3000 гаруй шилдэг бүтээлийн фондтой ажээ. Сүхбаатар аймгийнхан эртнээс гар урчуудын гайхамшигтай өлгийн нутаг байсан одоо ч байгаа юм байна. Тэрний хийсэн мөнгөн эдлүүд, алт мөнгөн эдлүүдээр бол гарамгай Монголд хамгийн одоо бас нэр хүндтэй аймгийн нэгд ордог. Тэгэхээр хуучин одоо эртний даргачуул олонтой байсан. Тэдний удам мөсөө тасраагүй сайн сайхан явж идэг юм байна. Энд одоо тэр алтдсан аяга, тэр янз бүрийн хөөргнүүд, эмээл, за бусад одоо сайхан зүйлсүүд байна. Даргангийн урчуудын хийсэн юм дараа одоо хизээч мөнхрөн үлдэх нь дамжиггүй гэж боддог. Тэгэхээр энд байгаа үзмэрүүд бол манай аймагт байхгүй, бусад аймагуудад ч байхгүй ийм сайхан нандин хуучны дурсгалтай зүйлүүд байна. Монголд уран дарахтын 3 том голомт байдаг. Уг голомтын эхнийх нь Ноён Севрэгийн говь нутгийн урлал, хоёрт нь Далай шонхор бангийн урлал, гуравдугаарт нь Даргангийн мөнгөн урлал багтдаг юм. Тэгвэл Дорнод нутгийн зон олон тал нутгийн хөдөлмөрч ард түмэн энэхүү гайхамшигт уран дарахчуулын бүтээсэн уран хийцээр гайхагдсан үзмрүүдийг үзэх боломжтой боллоо. Учир нь Сүхбаатар аймгийн Угсаатны музейн шилдэг 200 гаруй үзмрийн үзэсгэлэн манай аймгийн музейд 5 хоног үргэлжлэх юм. Иймд та дахин давтагдашгүй дэлхийн хаач байхгүй Монгол дарахчуулын уран ухаан оюуны гарган бүтээсэн хосгүй үнэт төвийг үзэсгэлэнгийн хугацаанд амжиж үзээрэй.